бид нар шууд нэвтрүүлэг байгаа тий. А хоёрдугаарт хичээл багш ер нь хүн багштай уулзахаар жоохон догдолдог. Тэгэхээр зэрэг эхлээд амьсгаанаас гаргана. Амьсгаа гаргалаа. Амьсгаа гаргалаа тэг мөрөө суллана. За бүх амьсгаа чөлөөллөө. За тэгэхээр одоо би энэ өнгөө би дуулж чадна гэж эхлээд бодно. За сая арай бодож амжааг байхгүй юу? За тэгэхээр одоо бодсон тий өөрийнхөө бодлыг би удирдсан. За амьсгаа гаргацсан явлаа. Одоо түрүүнийхээ бол хяналттай болоо явцсан. Тий. Тэгсэн тий. Төвшнийг арай дээр болж. Тий. Одоо тэгэхээр илүү багш нь яах вэ гэхээр одоо бол ганц хоёр өнгө жоохон нэг юм ялгүй эргэлзээтэй байгаа. Тэр эргэлзээгийг нь гаргаж өгөхийн тулд багш нь илүү за амаа нээгээд илүү чанга яваад за нүд чинь илүү өөртөө ихтэй байх хэрэгтэй. Бодол чинь гэх мэтчлээ ингээ ажиллаа явцдаг тий. Тийм байна. Сая бол надад жоохон зориг дутчихээн. Яа ингээд заа үстэ яах вэ гэдэг тийм айц бол байгаад ингээд илүү олгож өгнө. Одоо зүгээр менторлаа тийм учраас нөгөө vocal coach гэх тийм учраас би солонгостой тийм ингээд дэлхийн бас олон оронд байгаа монголчууд маань их хэлээрээ тийм ээ одоо энэ солгоо болоотой гэж боддог хүмүүс маань цахимаар бас хичээлдэг бүс монгол солонгост багш нь ирж очоод хүмүүс маань ганцаарчсан бас өөрийнхөө заавал солгоо болоотой гэхгүй л дээ өөрийнхөө яг дуулах чадварыг хөгжүүлэх ийм одоо сургалтыг явуулдаг юм хүн байгаа шүү.